Сүүлийн жилүүдэд манай улсад уулуурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа ч тэр хэрээрээ саар зуулыг ихээр дагуулж болсон. Чухамдаа бид энэ том ордууд болох Эрдэс 5 толгой, оюу толгоогоос юу хүлээгээд байна вэ гэдэг асуулт одооноос хөндөгдөж эхэллээ. Уулуурхайн салбар хөгжихийн хэрээр манайхан хүнжилтэд хөлөөж ийцэх болоод баггүй хугацааг ардаа орхиод байна. Уурхай болчиход хүн адууж болчихсон энэ цагт бид хинээсээ юугаар хүлээгээд байгаагаач мэдэхгүй байгаа мэдээ. Хүлээлт горилго гэдэг нь манайханд зүгээр л энгийн амны уншлага болчихсон байх юм аа. Горилго хүлээлт гэдэг манай засгийн газар ард иргэдтэй гаргаад өгчихсөн. Чухамдаа Эрдэнэс 5 толгой, оюу толгой гэх мэт уулуурхайн компаниудтай салшгүй холбоотой юм аа. Эрдэнэ жижиг хувь гэх мэт цементэн дээр хийгээд тавьсан физгүүд нь өнөөдөр тэр бүр иргэдийн горилго хүлээлтийг тайлбархаагүй л байна. Ардын дундаас төрсэн Баатар гэж манайхан эцдэр үеэс ярьдаг байсан бол орчин цагийн ардын дундаас төрсэн Хиймэл Баатар нь Эрдэнэс 5 толгой, оюу толгой гэх мэт томоохон ордуудтай Баатарууд болж таарад байгаа юм аа. Ардын Баатар нь өгтөө бол ардынхаа төлөө амиа золиослохоос халгүй байдаг. Тэр ч амиа золиослох нь бүхэл ардын амиа алдаад дуусах нь байна. Үүндээ бид юу хүлээгээд юу гордоод байгаач ойлгохгүй, мэдрэхгүй, ухаалахгүй явна. Бид Хиймэл Баатар болох Өмнөгөө аймгийн цогццын суманд 5 толгойн орд газраас хувь шиг гордоод нүдэн ширгээгээд байгаа болов уу хийж мэдэхгүй юм да. Өгтөө бол 5 толгойн орд газар нүүрсний коксчих чанар. Нөөцийн хувьд дэлхийн хэмжээний том ордуулсан. Тус ордын зүүн цанхын талбайд 2010 оны 8 дугаар сард үйл ажиллагааг эхлүүлсэн. Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 2011 он 1 сая тонн нүүрс 2012 он гараад эхний 7 сарын байдлаар 1.7 сая тонн нүүрс олборлсон бөгөөд энэ оны эцэс гэхэд 3.5-аас 4 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаа юм аа. Улмаар 2016 он гэхэд жилд 20 сая тонн нүүрс олборлдог. Олон улсын түвшин том ордод тооцогддог үлгэр жишээ уурхай болох зорилт тавьсан. Бид ядмагхан сэтгэлээр энэ том ордоос горилгын хацаар ямар нэгэн зүйл хүлээгээд байгаа юм шиг. Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 5 толгой ордын 68 мянган га талбайд олборлолт явуулах тусгай зөвшөөрөлтэй бөгөөд нийт нөөцийн хэмжээ 7 тэрбум тонн гэсэн тооцоо байдаг байна. Тус ордын коксчих нүүрсний гол хэсэг нь цанс. Одоо цансны зүүн хэсэгт Эрдэнэс 5 толгой хувьцаат компани үйл ажиллагаа эрхэлж байгаа юм аа. Нөөцийн 1 тэрбум гаруй тонн, үүний 78% нь коксчих нүүрс байх боломжтой гинэ. Зүүн цанхын талбайд 2010 оны 8 дугаар сард Эрдэнэс 5 толгой хувьцаат компани үйл ажиллагаа эхлүүлж 2011 он 1 сая тонн нүүрс, 2012 он гараад 7 сарын байдлаар 1.7 сая тонн нүүрс олборлсон бөгөөд үүний нэг хэсэг нь экспортод гарсан байна. Түүнчлэн хурц хууч гаргахад бэлтгэсэн 1 сая тонн нүүрс уурхай дотроо байгааж үндсэндээ 2012 он гараад 2.7 сая тонн нүүрсийг бэлэн болгосон байна. Энэ оны эцэс гэхэд 3.5-аас 4 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн. Зүүн цанхын уурхайн бүтээгдэхүүний хэмжээ жилбэр нэмэгдсээр 2016 он гэхэд жилд 20 сая тонн нүүрс олборлох томоохон зорилт тавьсан байх юм аа. Өнгөрсөн хугацаанд хүний хөгжил сан бизнес NGO-ийн хамт тус компани 418 тэрбум төвлөрүүлсний 300 гаруй тэрбумыг Эрдэнэс 5 толгой компани бүрэлдүүлсэн. Энэ мөнгөний бизнесийг нүүрсний өвчлөлтөнд борлуулалтаас олсон байна. Тухайлбал Хятадын Chalco компаниас 2011 он нүүрсний борлуулалтын урьдчилгаанд 250 сая $, авсан бөгөөд түүнийхээ 4.3-ыг нь хүний хөгжил санд төвлөрүүлсэн байна. Энэ бол Монголын иргэдэд зохих ёсоор очих ёстой зүйл юм. Учир нь юу гэвэл Монгол хүн Монголынхаа газар шороон дээр гიშгэж байгаа нөхцөл дээрх том ордуудад хувь шиг хүртэх ёстой юм аа. Энэ бол хуулийн зүйл залтаар бичигдээд байх зүйл биш, харин ардын хууль гэдгээр өгөх ёстой зүйл юм. Гэхдээ бид энэ том ордуудаас мөнгө хувь шиг хүртэхтэй гол нь биш ээ. Эцсийн эцэст бидэнд уул толгойд байгаль их дэлхийн нь хэрэгтэй. Бид Эрдэнэс 5 толгой, оюу толгой гэх мэт томоохон ордуудаас юу хүлээгээд байгаа, юу гордоод байгаагаа мэдэхгүй яваад л байдаг. Эцэс зүйлдээ анган дагшин байгаад уул толгойд уухусгүй хавтаа тоос татвартай будагсан талтай үлдэх нөхцөлийг ихээр харуулдаг хүлээгээд байгаа юм шиг ээ. Ирээдүйн хойш үедээ юугаа өвлүүлэн үлдээх гэж бид одоо хайр найргүй уул толгойд өнгөрчин ухна вэ? Эрдэнэс 5 толгой, оюу толгоогоос бид ирээдүйд юу хүлээж байна вэ? Уул толгойдгүй манарсан тоошороо энэ хөл хүндий талыг л хүлээгээд байх шиг байна.